сайн байцгаана та бүхэндээ мэндийг хүргье. За өмнөх хичээлүүдээр том аваачид Америкийн нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл, Нью-Йоркийн хөрөнгөний зах зээлийн хөгжлийн түүхийг та бүхэндээ уулзсан байна. За мөн Азийн баг болж хөгжсөн Английн колони байсан Хонконгийн хөрөнгөний зах зээлийн хөгжлийг ч гэсэн та бүхэндээ хуваалцаж Монголынхаа хөрөнгөний зах зээлийн хөгжилтэй харьцуулсан байна. За энэ дугааруудыг та бүхэн өнөөх видеонд үзэж болно. За харин энэ удаад бол даний хөлөг нэрвэгдсэн ч дахин хөгжсөн бирж буюу Японы хөрөнгөний зах зээлийн хөгжлийг та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд энэ хөгжил бол бас маш богино хугацаанд томоохон хөрөнгөний зах зээлийг хөгжүүлж болдог, бий болгож болдог гэдгийг харуулсан гайхалтай түүх байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр бол Японы хөрөнгөний зах зээл бол дэлхийд ихний 3-т орох хэмжээгээр 3-т орох ийм том хөрөнгөний зах зээл болж хөгжсөн байгаа. За энэ хөгжил бол үндсэндээ ерөөсөө 50 гаруй жилийн хугацаанд л ийм том болж хөгжсөн ийм түүх байгаа. Тэгэхээр энэ том хөгжлийн түүх хаанаас яаж ирсэн бэ гэдгийг та бүхэн хуваалцъя. За тэгэхээр 1878 онд бол Японы хөрөнгөний биржийг Токиогийн хөрөнгөний биржийг байгуулах шийдвэрийг тухайн сангийн сайд бол гаргаж байсан. За ингээд тухайд бол хамгийн анх Токиогийн хөрөнгөний бирж дээр бол хамгийн анхны бүтээгдэхүүн бол засгийн газрын бонд байсан баг. За мөн үүнтэй зэрэгцээд бол бас Осака, Нагоя гэх зэрэг хотуудад бол бас хөрөнгөний биржүүд давхар цаг хугацааны явцад байгуулагдаж ирсэн гэдгийг бас хэлэхэд зүйтэй байх. За ингээд мэдээж хамгийн анхны үн цаасны хууль гэж зүйлийг аль биесээр 1943 онд гаргасан. За ингэж анхны хуулийг гаргаснаар бол хөрөнгөний зах зээл дээр илүү зохицуулттай, илүү тодорхой, ил тод ийм хэлбэрлэл бол шилжиж эхэлсэн байна. Эрүүл мэндийг дэмжигч Монс Хүнс. За харамсалтай та бүхэн мэдж байгаа Япон бол дайны хөлд нэрвэгдсэн. За атомын бөмбөг хайсан байж байгаа. За ингээд дайнд дайн хийсэн. За дайнд ялагдлаа хөлөмжшөөрсөн. За энэ хугацаанд бол бас хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаа бол маш төвөгтэй байсан. За ингээд 1949 онд эргээд хөрөнгөний зах зээлийн арилжаа биржийн үйл ажиллагаа сэргэж эргээд хөгжлийнхаа шат руу орсон ба. Өөрөөр хэлбэл одоогоос нэг үндсэндээ 70 жилийн өмнөөс эхлээд биржийн үйл ажиллагаа идэвхжиж ирсэн байна. За манай хувьд 30 жилийн өмнө биржийн маань үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа тийм хөрөнгөний зах зээл үүссэн байна. За ингээд үүний дараа бол 1969 онд бол хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаа маш хөргөн хүрээнд явж хөгжижсэн учраас анх удаа Topix гэдэг хөрөнгөний зах зээлийн индексийг тооцож эхэлсэн. За жишээлбэл Хонконгийн хувьд бол 1970-ад оны үед Хансен индексийг анх тооцож эхэлсэн байдаг. За Америкийн хувьд бол бүр 1920-д оны үед Dow Jones Industrial Average гэдэг энэ индексийг тооцож эхэлсэн байдаг. Тэгэхээр бол Японы хувьд бол 1970 оноос эхлээд үйл ажиллагаа хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаа өргөжиж идэвхжсэн учраас анхны индексийг тооцож эхэлсэн байна. За манай улсын хувьд бол Topper индекс тооцогдож явж байгаа. За үүний дараа 1986 онд бол гадаадын хувьцаат компаниуд анх удаа Японы хөрөнгөний зах зээл дээр хувьцаагаа гаргаж бүр глобал хэмжээнд бол хөгжиж эхэлсэн байдаг. За мөн гадаадын брокерийн компаниудын үйл ажиллагааг явуулах эрхийг бол олгож эхэлсэн байдаг. За үүний дараа 1977 онд хамгийн анхны хувьцааны опшны ярилцаа эхэлсэн гэдэг. За опшн гэж бол юу вэ гэхээр хоёр арилжаанд оролцож байгаа хоёр тал байна. За А тал Б талаас тодорхой хугацааны дараа өнөөдөр тогтоосон үнээр хувьцаа худалдаж авах эрх эсвэл хувьцаа зарах эрхийг А талд олгодог. Б тал бол тодорхой хугацааны дараа өнөөдөр тохирсон үнээрээ А тал тэр хувьцааг тэр үнээр нь худалдах эсвэл худалдаж авах үүргийг хүлээдэг ийм санхүүгийн хэрэгсэл байна. Энийг бол дериватив хэрэгсэл гэж ярьдаг.
Эрүүл мэндийг дэмжигч Монс хүнс. Энэ дериватив одоо хувьцааны дериватив бол Японы зах зээл дээр 1977 оноос бий болж одоо арилжаалагдаж эхэлжсэн байна. За мөн 1999 онд бол Японы одоо Токиогийн одоо хөрөнгийн биржээс бас нэгэн хувьцааны ангиллыг бий болгосон. За тэр бол Matrix гэдэг ангилал байсан. За энэ бол өөрөө юу гэхээр өндөр өсөлт үзүүлэх боломжтой, өсөлт гаргах боломжтой боловч өнөөдөр жижигхэн байгаа эрсдэл өндөртэй бас ашиг өндөртэй ийм компаниудыг хөрөнгөний зах зээл дээр харьцаагаа гаргаж арилжаалах боломжийг нээж өгсөн гэдэг. За мөн бас сонирхолтой 1999 онд Хонконгийн хөрөнгөний биржээс Growth Enterprise Markets буюу одоо GEM гэдэг ийм самбарыг бас бий болгосон. За энэ нь бол яг зарчмын үед яг адилхан ирээдүйд өндөр өсөлт үзүүлэх боломжтой боловч өндөр ашигтай байх боломжтой боловч өнөөдөртөө жижигхэн байгаа эхэлж байгаа өсөж яваа эрсдэл өндөртэй ийм компаниудыг энэ компаниуд хувьцаагаа гаргаж хөрөнгөний зах зээлээс мөнгө өсгөх боломжийг зохицуултыг Хонконгод бий болгож өгсөн гэж байгаа жишээ. За энэ бол дүүрцүүлэх юм бол одоо Монголын нөхцөлд бол манай хөрөнгөний бирж бол хувьцаанд 3 ангилсан байгаа. 1-р ангил, 2-р ангил, 3-р ангил. Тэгэхээр 3-р ангилд бол хамгийн одоо эрсдэл өндөртэй боловч хамгийн одоо бас өндөр өсөлт үзүүлэх боломжтой энэ компаниудыг бол пакетд оруулж ангилж багтаасан байдаг. За тэгэхээр энэ одоо ангиллыг бол жишээ нь Японд 1999 онд бий болгож ижээ. За ингээд 2007 онд бол бас сонирхолтой нэгэн хөгжлийн шат Японы одоо хөрөнгөний зах зээл дээр бий болсон. За энэ бол нөгөө олон газар үйл ажиллагаа явуулж исэн, тусдаа үйл ажиллагаа явуулж исэн биржүүдийг нэгтгэхэд за одоо бол Японы хөрөнгөний зах зээлийн хөрөнгөний биржийн групп гэж байгуулагдсан байна. Энэ групп доороо Токиогийн бирж болон бусад одоо биржүүдийг нэгтгэсэн ийм групп компани болсон. За Америкийн хувьд ч гэсэн өнөөдөр Нью-Йоркийн хөрөнгөний бирж гэж бид нар яриад байгаа боловч цаанаа Нью-Йоркийн хөрөнгөний биржийн групп бол доороо бас олон биржүүдийг нэгтгэсэн ийм нэгдсэн санхүүгийн том систем болж өөрчлөгдсөн. За Английн одоо биржийн одоо Лондонгийн бирж гэж байдаг тийм. Биржийн доорч гсэн маш олон биржүүд ингэж нэгтгэгдэж явж байгаа. За Хонконгийн хувьд жишээлбэл Хонконг, Шанхай хөрөнгөний бирж хоорондоо ингээд холбогдоод коннект болоод илүү өргөн цар хүрээтэй илүү юм дэвсгарлагдаж байна. Эрүүл мэндийг дэмжигч Монс хүнс. Тэгэхээр ерөнхийдөө хөрөнгөний зах зээлүүдийн томоохон хөгжсөн байгаа тийм. Одоо Америк гэхэд бол дэлхийн номер 1 хамгийн том хөрөнгөний бирж Америкийн зах зээл хөрөнгөний зах зээл байж байна. За Хонконгийн хөрөнгөний зах зээл байна, Японы хөрөнгөний зах зээл байна, Английн хөрөнгөний зах зээл байна. Энэ бүгдийг ингээд ерөнхийдөө өнөөдөр аваад үзэхдээ бүгдээрээ нэгдсэн үйл ажиллагаа бодлогын дор үйл ажиллагаа явуулж илүү бүгдээрээ дэлхийн зах зээл дээр томрох ийм стратеги бол шилжиж байна гэдэг нь хэлмээр байна. За ингээд та бүхэнтэй Японы хөрөнгөний зах зээлийн хөгжлийн талаар сонирхолтой баримтуудыг хуваалцлаа. Ердөө одоо 50 гаруй жилийн хугацаанд энэ Японы хөрөнгөний зах зээл бол хүнд нөхцөл байдлаас өнөөдөр хүртэл бас хурцтай хөгжиж дэлхийн номер 2, 3 дахь том зах зээл болсон байна. За Хонконгийн хөрөнгөний бирж мөн адилхан аахгүй 50 гаруй жилийн хугацаанд явсаар өнөөдөр хүрч Азийн бар бирж болсон байна. Эхний 5 одоо том жижигээр эхний 5-д орж байна. За Америкийн зах зээлийн хувьд бол харьцангуй өөр 1972 онд анх үндэслүүд тавьжсэн үндсэндээ одоо 200 гаруй жилийн хугацаанд өнөөдөр хүртэл хөгжиж иржээ. За манай хөрөнгөний зах зээл бол 30 жилийн хугацаанд гэж байна. Тэгэхээр энэ бүх томоохон хөрөнгөний зах зээлүүдийн хөгжлийн түүхийг аваад үзвэл бол хид хідэн голлох дүгнэлтүүдийг бол хийж болж байгаа. За нэгдүгээрт бол юу гэж хэлж болохоор юм гэхээр энэ зах зээлүүд амжилттай явахын тулд эхлээд тэр орны төр засгийн удирдлагууд, бизнесмэнүүд, иргэд бүгдээрээ хувьцаат компани, хувийн өмч, хувьцааны хөрөнгө оруулалт, хөрөнгөний зах зээл, бирж гэдэг зүйлийн талаар эхнээсээ маш сайн ойлголттой
мэдлэгтэй байж чадчих. Тэр мэдлэг ойлголт нь цаг хугацааны туршид бүрэлдэн хоригдлогдож өсөн өрчиж дэвшиж томорж байна. Тэр утгаараа нөгөө хөрөнгөний зах зээлийнхаа хэрэгцээ шаардлагыг мэдээд байгаа учраас компаниуд томорхын тулд товцоо гаргах хэрэгтэй байна гэдгийг ойлгоцсон учраас энэ зах зээлүүд дээр органикаараа энэ хөрөнгөний зах зээлийн хөгжил, хувьцат компаниудын хөгжил, хувьцаа санхүүгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийн хөгжил яваад. За энэ бол нэг. За түүний гол төлөөлөгч бол Америкийн зах зээл байгаа. Анхнаасаа капиталист орн байсан. 200 жилийн турш энэ хэрэгцээ шаардлага бүрэлдэж явсаар өнөөдөр хамгийн том хийж болж чадсан. Эрүүл мэндийг дэмжигч Монскус. За тэгвэл манай хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхэд бол заавал 200 жил шаардлагатай юм. Гэвэл үгүй гэдэг нь Хонконгийн бирж, Японы биржийн Японы хөрөнгөний зах зээл хөгжүүлэлт харагдчихжээ. Тэгэхээр ерөөсөө нэг 50 гаруй жилийн хугацаанд зөв хууль эрх зүйн орчныг дэд бүтцээ тавиад зөв засгийн газраас нь бодлого хэрэгжүүлээд ингээ явчих юм бол 50 жилийн дотор дэлхийн хамгийн том хөрөнгөний зах зээлүүдийг бий болгох боломж байна гэдэг нь бол энэ хоёр том хөгжсөн аль хэзээ хөгжсөн байгаа зах зээлээс бидэнд маш тодорхой харагдаж байна. За тэгэхээр бидэнд бол хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхийн тулд заавал 50 жил, заавал 100 жил сохох шаардлагагүй байна. Гагцхүү бид нар энэ хөгжсөн байгаа зах зээлүүдээс маш сайн суралцаад зөв юм Монголдо зөв нутагшуулж байршуулж бий болгоод дэд бүтцүүдийг хөгжүүлчих юм бол биднэрт бол бирждэр бүтээгдэхүүн гаргахад хангалттай тооны бүтээгдэхүүн, санхүүгийн бүтээгдэхүүнд бол биднэрт байна. Жишээлбэл өнгөрсөн нэг 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгөний зах зээлүүд дээр Монголын баялаг тулгуурлан хөрөнгө босгосон 50 орчим компани байдаг. 50 орчим компани гадаадын хөрөнгөний зах зээл дээр мөнгө босгоод хөрөнгөний зах зээлээс хувьцаа гаргаж мөнгө босгоод үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол ихэвчлэн 99% бол уул уурхай компаниуд байдаг. Тэгэхээр биднэрт дэд бүтэц суурь зөв тавиад өгөх юм бол биднэрт энэ биржээр энэ зах зээлд гарах хувьцаанууд бүтээгдэхүүнүүд байна гэж энд бол хэлмээр байна. Хамгийн гол нь энэ зах зээлийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл энэ бүхэн хаанаас ундарч бий болох юм бэ гэхээр энэ Монгол улсад байгаа 3 сая хүн бүгдээрээ энэ хөрөнгөний зах зээлийн маш чухал ач холбогдлуудыг ойлгох юм бол нийгэм өөрөө хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх захиалгыг өгнө. Нийгэм энийг хүсэж эхлэхээр мэдээж болон улс улсчид тэнд байгаа хүмүүс энэ зах зээлийг хөгжүүлэх чиглэлд илүү дөрвөлтэй арга хэмжээнүүдийг авч эхлэх юм болов уу гэж бодож байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Таны сонголт мэрэгэн байх.